За та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Энэ удаагийн асуулгын цагийн сэдв бас энэ цаг үеийн халуун бас сэдв болж байгаа татврын асуудлаар тэр тусмаа Монгол улсад татврын нөхцөл байдал өнөөдөр ямар байна? Татвараас улбаалсан төрийн томролт, төрийн дарамт ямар байгаа вэ? Энийг бас цаг хугацаатаагаар бас тодорхой асуултууд тавья. За тэр тусмаа сүүлийн 10 жилийн эдийн засаг, улс орны нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал, засгийн газраас эрх хөрөгчдөөс явуулсан бодлогын талаар одоо бид нараас төвлөрч асууна. Яагаад 10 жил гэж нэгэвэл 10 жил өөрөө бас бодлого дэвшүүлээд бодлогын үр дүнгууд гарсан байх ёстой, аль хэдийн гарчихсан буруу зөвийн дэнсэн дээр шүүгдчихсэн байх ийм цаг хугацаа. За 16 оноос харьцуулаад ярил 16 онд Монгол улс татвараар 5 их 80 төгрөг цуглуулдаг байжээ. Одоо 29 их 80 төгрөг цуглуулж байна татвараар. Тэгэхээр 10 жилийн хугацаанд аж ахуй нэгж бизнес иргэдээс авж байгаа татврын хэмжээ бараг 6 дахин нэмэгдсэн. Бараг 6 дахин. Тэгэхээр өнгөрсөн 10 засгийн газрын татвар 6 дахин нэмэгдсэн бол өнгөрсөн 10 жилийн хугацаанд иргэдийн орлого 6 дахин нэмэгдээгүйг асуугаагүй тодорхой. Энэ 6 дахин нэмэгдээгүй. Энэ хугацаанд ядуурл 10 жилийн хугацаанд бараг 1%-оор ч буурсангүй. Төр 6 дахин томорсон, татварлалт 6 дахин ихссэн, ядуурл 1%-оор буураагүй, дундаж давхраг агшсан. За ийм одоо ярил одоо төгжрөл одоо юу байд ийм бүгдийг ярил одоо энэ 10 жилд бодлогын өөрчлөлт гарсангүй. Тэгэхээр энэ бодлогын алдаа байсан гэдэгтээ та санал нийлж гинүү. Бодлогын ямар алдаа байсан? Ер нь эхний ээлжинд тийм үгүй гэж бас хариулаад өгмөр байна. 10 жилд бодлогын алдаа байсан уу? Зөв байсан уу, буруу байсан уу? За ерөнхий сайдын микрофон. За зөвхөн дараад баярлалаа. Одоо 2016 онд манай улсын хүн ам 3 сая 63568 байсан. Өнөөдөр 2026 онд хүн амын тоо 3 сая 425 мянгад хүрсэн. Манай нэрлсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 29.9 их 80 байсан. Өнөөдөр манай дотоодын нийт бүтээгдэхүүн 89.9 их 80 хүрсэн. Тэгэхээр 10 жилийн хугацаанд бол дотоодын нийт бүтээгдэхүүн хэлсэн, хүн ам өссөн. Төрийн албан хаагчдын тоон дээр бол эргээд харахад төрийн захиргааны албан хаагчид гэхээсээ илүүтэйгээр төрийн үйлчилгээний албан хаагчид нарын тоо өссөн. 6-аас 18 нас буюу сургуулийн насны хүүхдүүд 260 мянгатаа л байсан 16 онд. Өнөөдөр 455 мянгад буюу бараг 2 дахин өссөн. Тэгэхээр төрийн үйлчилгээний албан хаагчдын тоо түүнийгээ дагаад өссөн гэсэн. Төрийн захиргааны албан хаагчдын тоог эргээ харахад бол яамдууд бол 2000 хүрэхгүй л хүнтэй. Төрийн үйлчилгээний албан хаагчдын тоо яагаад өсөж байгааг вэ? Хүүхдүүдийн тоо, хүн амын тоо өсөөд эхлэхээр сургууль цэцэрлэгт ажиллах багш эмч болоод бусад одоо үйлчилгээний албан хаагчдын тоо түүнийгээ дагаад ингээд өсдөг. Тийм учраас бол энэ хүн амын тоотоо бол бас холбоотой асуудлаа гэж бас хэлж бол. Харин алдаа байсан уу гэвэл алдаа байсан. Төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёроо уялдуулж чадаагүй. За мөн бид өнгөрсөн хугацаанд хуримтлал үүсэж байгаа эдийн засгийн өсөлтийн үеийг зөв бүрэн дүүрээ ашиглаж чадаагүй. Олсныхоо ирээр үрсэн. Алдагдaltaгүй төсөв батлана гэж одоо улс төрчлөлтийн их хор гайгаар олсныхоо ирээр үрдэг болсон. Урсгал зардал нэмэгдсэн. Тийм учраас одоо бол бид илүүтэйгээр төсвийн мөнгөний бодлогыг уялдуулах одоо бодлогыг барих зорилгоор хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүрийг дэмжих төсөв. За цаг төрөлх шүү. Тэгэхээр таны хариултыг ингээд сонсохлоор зайлшгүй тэр нийгмийн үйлчилгээ болон төрийн албаны олон зүйлүүдтэй холбож ийн. Гэтэл яг үнэндээ би танд тавьсан асуулт бол гол нь иргэдийн орлогын тухайд ярьсан л да. Төрийн татварлалт 6 дахин нэмэгдчихэд байхад иргэдийн бодит орлого яагаад нэмэгддэггүй юм бэ? Тэр байтугай тэр ядуурлын 28-29 гэдэг тоо хувь процент яагаад буурдаггүй юм бэ? Тэгэхээр энэтэй холбоотой үнэхээр энэ зөвхөн татвараасаа гадна татвар гэдэг бол одоо хуулийн дээр байгаа тоог хэмжээ. Энэ татвар дээр чинь нэмэх нь албан бус 70 татвар байна. Инфляц. Энэ чинь тэр эмзэг дунд давхар руу чинь асар хүчтэй нөлөөлж байгаа. Инфляц одоо 2 оронтой
даваад гараад яваад өчлөө. Дахиад дээрэс нь албан бус айхтар татвар чинь энэ авилгацсан төр. Тэр ар өрийн хаалгаар гар хөндрүүлж асуудал шийддэг. Энэ бүгдийг нийлээд үсэх юм бол Монголын төртөх энэ татварлалт чинь хуйланд заасан болоод хуйланд заагаагүй энэ татварлалт гэдэг зүйл бол хэрэгс хэтэрсэн. За яг энэ татвартай холбоотой би 16 оны, 20 оны, 24 оны танаа намын сонгуулийн өрийн хөтөлбөрүүдийг дарга нарын зураг өгөх юм өрийн хөтөлбөрүүд байна л да. Татвар нэмэхгүй. Ингээд тов тодорхой 3 өрийн хөтөлбөр 3 сонгуулийн амлалтан дээр тов тодорхой биччихсэн. Гэтэл энэ хугацаанд тоогоороо бол 17 татвар нэмж авжээ. Нэмж заримыг шинээр бий болгож зарим татваруудыг. Тэгэхээр энэ нь танаа нам мөрийн хөтөлбөрөөсөө буцсан хурсан мөн одоо сонгогч ард иргэдийг хуурам ихсэн гэсэн үг мөн үү? Энийн дээр та нэг тийм үг өгөөд хариулж өгөөч. За, ерхий зайд хариулъя. Учир ерхий сайдын микро. Татварын ерөнхий хуулийн заасан дагуу нийт 30 төрлийн татвар байна. 27 төрлийн татвар байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд яг нэмэгдсэн татваруудыг би харж үзлээ. За онцгой албан татвар нэмэгдсэн. Импортын барааны гайлын албан татварын хувь хэмжээ нэмэгдсэн. За үүнд юу боддог гэхээр согтууруулгундаа тамхины онцгой албан татварыг үе шаттайгаар нэмсэн байлээ. За хувийн орлогын албан татварыг анх удаа прогрессив болгосон. Шатлсан татварын тогтолцоороо шилжүүлсэн. За нийслэлийн албан татварын хувь хэмжээ 1 байсныг 2 болгосон. За мөн онцгой албан татвар дээр согтууруулгундаг 2 жил тутам үе шатаар нэмэгдүүлэх хуулийг батсан учраас нэмэгдээ явж байгаа. Агаарын бохирдлын төлбөр гээд одоо эдгээр татвар төлбөрүүд бол нэмэгдсэн. Бид татварыг нэг зөвлөөр одоо тайлбарлах хэрэгтэй. Юу гэхээр татвар бол өөрөө төсөв бүрдүүлдэг гол хэрэгсэл бас биш. Татвар бол нийгмийн баялагийг тэгш хуваарилдаг механизм. Тийм учраас манайх шиг оронд бол шатлсан татварын тогтолцоороо шилжих ёстойг хамгийн ихний том дэвшлэл хувийн орлогын албан татвар байсан. Хувийн орлогын албан татвар бол 10 саяас орлого нь давсан тохиолдолд 10-аас 15 сая дээр давсан орлого дээр нь 15% нэмдэг. 15-аас нэмэгдээд эхлэхээр 20% нэмдэг буюу өндөр төлж байгаа өндөр орлого орж байгаа компани аж ахуй нэгжүүдээс татвар урааж эргээд дундаж давхарга бага орлоготой иргэдийг дэмждэг энэ механизм. Ингэснээр эрүүл мэнд боловсролын салбар төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгддэг. Тийм учраас татвараар дамжуулж бид нэр чинээлэг дундаж давхаргыг бий болгох зорилгоор энэ шатлсан татвар руу 22 онд шилжсэн байхгүй. Тэгэхээр өнөөдөр яригадаад байгаа сэдвүүд болохоор энэ хувийн орлогын албан татварыг 1% болгоё гэдэг юм уу? Ийм сэдвүүд бол өөрөө бид чинээлэг дундаж давхаргынхаа эсрэг одоо дэвш. За, цагтар хэлсэн. За тэр татвар хураамж нэмэгдсэн хэсэг гэдэг дээр одоо тийм үг гэдгийн шаардлагач байхгүй л дээ. Тэр бол ингээд тодорхой жишээ нь энэ дотор чи ярил олон зүйл үйл хөдлөлийн татвар, хотын татвар, тэр автомашин бүхий иргэдийн одоо асар олон том дүн бүхий ингээ 17 татвар хураамжийн тухай бид нэр ярьдаг. За энэтэй холбоотойд ингээ татварууд нэмэгдсэн. Бас бүгдийг бас одоо үгүйсгэж бас болохгүй. Нэг татварыг уг нь бууруулах оролдлого хийсэн, бууруулсан. Хагас жилийн өмнө төсөвдөр Зандаа шатар ерөнхий сайдын үед та эдийн засгийн хөгжлийн сайд байхад санагдчихээн. Нөөтийг бас тодорхой шатлал бүхий нөөтийн чөлөөлөлт хугацаа олголтыг нэмэгдүүлэх гэдэг ганц гайгүй иргэдэд ээлтэй нэг хуулийг өнгөрсөн хагас жилийн өмнө батлагдсан. Одоо эннээсээ та эдийн засгийн хөгжлийн сайд байх үеийн энэ татврын одоо хөнгөлөлт чөлөөлтөөсөө одоо ерөнхий сайд болоод буцаж гэн л да. Яг энэ татвар чинь өөрөө бас яг та нарын яриад байдаг тэр баг дунд орлоготой иргэд рүүгээ чиглэсэн олон өөрчлөлт чинь уг нь энэ татварт байсан. Одоо бидний ярьж байгаа та бүдгийн өргөн барьж байгаа татвар чинь далд эдийн засгийг дэмжсэн, татврын суурийг нэмэгдүүлэхэд чиглээгүй, татврын тэгш шударга өрсөлдөөнтэй байх зарчмыг энэ системийнхаа эсрэг за тэр тусмаа хөдөлмөрлөдөг, бүтээдэг, орлого олдог, илүү их хөдөлмөрлснөөс нь илүү их татварлана гэдэг харин энэ
бидний тогтож ирсэн энэ зах зээлийн эдийн засгийн үнэт зүйл рүүгээ халдсан ийм татврын өөрчлөлтийг та бүхэн өргөн барьж байгаа. Ганц гайгүй байж болох татврын өөрчлөлтөөсөө буцаад одоо яг тэрнийхэн эсрэг бүр суур системүүдийн эсрэг далд эдийн засгийг яаж дэмжих тэр тэг шударга өрсөлдөөнийг татврын суур өргөх чиглэсэн биш яг энэ бүгдийн эсрэг ийм одоо үнэхээр бодлогын асар том Учрал ерөнхий сайд хариулъя. Засгийн газраас өргөн мэдүүлсэн татврын хуулийн нэмэлт өөрчлөлт бол хөдөлмөрлж байгаа хэн бүрийг дэмжих бодлого. Хувь хүний орлогын албан татврын 1% болгоё гэдэг яг хэнийг дэмжсэн бодлого юм бэ? Яг хэнийг дэмжсэн? 10 сая төгрөгийн орлоготой компани аж ахуй нэгж иргэнээс 1%. Иргэнээс 1 сая төгрөгийн цалинтай иргэнээс дахиад 1%. Одооний хэрэгжиж байгаа 22 оны хууль бол 10 саяас дээш бол давсан орлогоос 15%. Давсан орлогоос шүү дээ. 15 саяас дээш гарч бол давсан орлогоос 20%. Илүү орлого олж ивэл илүү төл гэдэг зарчим. Илүү орлого олж ивэл илүү төл. Тэгж байж чинээлэг дундаж давхрыг бий болгоод. Нөөтийн буцаалтыг нэмэгдүүлэх нь тэнд ашигтай. Өнөөдөр ингийн иргэн хүнсний бараа бүтээгдэхүүн аавна 20 мянган төгрөг авдаг байсан бол 40 мянган төгрөг, 10 мянган төгрөг байсан бол 20 мянган төгрөг авдаг бол. Гэтэл 300 сая төгрөгийн машин авж байгаа хүн хэдэн төгрөг авах вэ? Нөөтийг 2 өв нэмэгдүүлж хэн хожоод байгаа юм? Тэгэхээр энэ бол хэрэглээг дэмжсэн бодлого байхгүй. Хөдөлмөрлж байгаа хүнийг дэмжнэ гэдэг бол хувь хүний орлогын албан татварыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэглэнэ буюу 792 мянган төгрөг дээрээс нь тэгэлжүүл тэр хүн 79200 төгрөгийг өөртөө үлдээнэ гэсэн үг. 3 саяын цалинтай хүн 2 сая 200-аас хувийн орлогын албан татвар төлнө. Гэтэл бүгдийг нэг болгоно гэхээр наа чи 10 сая орлоготой хүнээс хүртэл 1% аавна гэж үгс. 100 мянган төгрөг авах нь. 10 сая цалинтай хүнээс. Тэгээ яаж энэ нийгмийнхаа үйлчлэгийг авч явах вэ? Дундаж давхаргаа яаж авч явах вэ? Жишээ нь одоо та бод бараг 20-80% бүрдүүлж байгаа шүү дээ. Аймагуд. Зүгээр Аргангаан аймаг л гэхэд бараг 61% юм бэл шүү дээ. Тэгээ тэр аймаг орон нутаг яаж бие дааж үйл ажиллагаа явуулах вэ? Согтөрөл гүшүүн асуулт асууя. харин тийм таны ярьж байгаа чинь яаж энэ хөдөлмөрлж байгаа яаж илүү одоо ухаан бодлоо уралдуулж хөдөлмөрөө зарцуулж орлого олсныг нь хэрхэн яаж тайрч тэгшдэх үү гэдэг яг одоо сонгодог зүүнний социалист бодлого зүүнийг жижиг хэлэхэд одоо багдам өсөн нэмэгдэгч янз бүрээр хэлдэг яг л одоо ийм л бодлого. Яг үүндээ хүн амын орлогын албан татврын тухай ярихад монголчуудын тэр хүн амын орлогын албан татврын бүтцийг харахад тэрний чинь бараг 60-70% зөвхөн цалингийн орлого байна гэсэн. Цалингийн орлого. Тэгвэл тэр цалин авж байгаа иргэд гэдэг чинь цалин авж байгаа хүн гэдэг чинь хөдөлмөр хийж байгаа хүн. Халамж биш. Хөдөлмөр хийгээд хөдөлмөрийнхээ хөлсийг авж байгаа хүн. Тэр хөдөлмөрийнхээ хөлсийг авж байгаа хүнийг бид нэр дарамтлнаа. Их л ажилвал ихийг авнаа та нараас. 10 байсан бол 15 болгоно. 15 биш одоо бүр дахиад даабалдаж авна. Угаасаа тэр чинь 10% гэдэг чинь авчлаг дүнгийн %-оор их л гардаг юм байна үстэй. Тэгэхээр эн чинь одоо үнэхээр бас энэ улс орныг одоо хойшин чангай энэ улс орныг тэр чөлөөт эдийн засаг та өөрөө бас тэр та дуурайд байдгийг. Иннээсээ яг одоо үндсэндээ урсан бутсан ийм л бодлогыг л таарч байна. Жинхнээсээ наад хүн амын орлогын татвар энэ цалин гэдэг чинь хөдөлмөрийн орлого. Хөдөлмөр гэдэг чинь хөдөлмөрлж байгаа хүн гэдэг чинь жинхэнэ та бидний яриад байдаг тэр дундаж давхрах чинь энэний санал баг. Дундаж давхрах. Одоо дундаж давхрахын эсрэг бодлого л та хүн ингэж сурталчилж байна. За тэгээд түүх ярихад арчилсан намын хувьд 4.10-ын татвар гэж ямарваа нэг нь өсөн нэмэгдэх олон зүйлгүйгээр яг тодорхой бүгдээрээ 10% төлдөг. Хүн амын орлогын албан татвар, нөөтийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл энэ бүгдийг чинь ингээд тодорхой ойлгомжтой энэ чинь өөрөө эдийн засгийн өсөлтийг чинь дэмждэг гэдгийг хүн төрөлхтний эдийн засгийн энэ ондол номынх чинь түүх нь батлаад өгчихсөн зүйл шүү дээ. Илүү хөдөлмөрлснийг нь илүү тайрчна. Энийг Учрал ерөнхий сайд хариулъя. Цогод даргын ярьж байгаа бол та яг ярьж байгаагаа эсрэг яриад байна л да. Нөөтийн буцаалтыг нэмэгдүүлэх гэдэг нь хэрэглэг дэмжиж байгаа байхгүй юу? Би хөдөлмөр эрхлэлтийг дэмжигээд 700 мянган төгрөгийн худалдаа авалтаас 37 мянган төгрөгийг буцааж болгоод тэнд ашигтай байгаа. Харин авж байгаа цалингийн 792 мянгаыг чинь тэглүүл
хөдөлмөрлж байгаа хүний дэмжих бодлого байхгүй. Нөөтийн суудган төлөгчийн босго 50 сая байгаа тэрийг 400 сая болгоё гэдэг чинь юу юм бэ гэхээр тэнд 23 мянган суудган төлөгчийг босгож ирэх гээд байгаа байхгүй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар жилд 1.5 тэрбумоос доош байвал 1 хувь төлдөг байсан. Энийг 2.5 тэрбум болгочвол 180 мянган танаа одоо компани шиг том үндэсний компаниуд олон төрөөсөө гэж би энэ татварыг оруулж ирсэн байхгүй. Хөдөлмөрлж байгаа, баялаг үтээж байгаа. Дээрэс нь 0-6 тэрбум төгрөг 6-аас 10, 10-аас 15 гээд шатсан босгуудыг нэмэгдүүлж байгаа. Юу гэхээр өмнө нь бол 10%, 25% гэж байдаг байсан. Одоо 6-аас 10 тэрбум төгрөгийн орлоготой компани дээр 15%-ийн татвар болгож 25%-ын дунд шатлал бий болгосноор дахиад 300 компани штэ уул уурхаан биш 6-аас 10 тэрбум. Та бол одоо том компани байгуулсан хүн. Та бол сайн мэдж байгаа. Би танах шиг олон компанид өрөөсөө гэж бодож байна. Та магадгүй одоо захирлуудаа өндөр цалин өгдөг байсан баг. Тэр хүмүүс илүү олвол илүү төлөөсөө л гэж байна. 10 сая төгрөгийн цалин авж байгаа хүн 12 сая төгрөгийн цалин авж байгаа хүн 10 саяас 10%, 2 сая дээрээс 15% төлөх чинь нийгмийн баялагын тэгш хуваарлт байхгүй. Тэгэхээр хэрэглээг дэмжигээд байгаа чинь чинэлэг дундаж давхаргаагаа устгахыг гэсэн бодлого байхгүй. Хөдөлмөрлж байгаа хэн бүрийг дэмжих нь энэ татвар хуулийн зорилго. Тэрээс биш нөөтийн буцаалтаа нэмэгдүүлье гэд хэрэглээг дэмжиж явбал нөгөө 300 сая машин авж байгаа хүмүүс чинь л нөөтөөрөө өндөр төлбөр авах бах. Тэрээс энгийн иргэн хүнсний Цогтөрөл шүү. За та харин яг жинхнээсээ одоо нэг тархиугаас нь шал одоо худлаа гэдэг юм үзүүл ярьж байна л да. Бидний ярьж байгаа тэр нөөтийн буцаалтад чинь 10%-ийн нөөтөөс 2%-ийг буцаачлаа. Ерөөсөө Монгол улсын нөөтийн татвар 8% л гэсэн үг. 10%-аас 5%-ийг буцаачаар Монгол улсын нөөтийн татвар 5% болж байгаа л хэрэг. Татвар тэр чигээр л 5% бол буурж яана л гэсэн үг. Гэтэл та тэр 10% авчаад 2%-ийг нь 3% болгочхоор нөөтийн буцаалтыг хэрэглээг дэмжиж байна. Тэгвэл Монгол улс ерөөсөө 5% нөөтийн татвартай болчихъя л да. Тэгвэл энэ Монголын хэрэглээг дэмжиж байна гэсэн үг үү? Үгүй шүү дээ. Энэ татварын ачаалал буурч байна. Төр жижигсэх боломж гарч байна. Бидний ярьдаг хэлдэг зүйл чинь энэ л үстэй. Татварын буцаалт гэдэг чинь буцаалтын тухай яриа биш. 10-аас 2-ыг хасаад 8% татвартай нөөтийн татвартай орно шүү дээ бид нар. Гэтэл та энийг 2%-ийг 3 болгочхоор 3 болгочвол манайх 7% нөөтийн татвартай орно шүү дээ. Энэ чинь харин сайн үзүүлэлт биш үү? Та яхалаараа энийг 3-ыг нь зөвхөн тэр 3-д нь ачаал өгдөл өгöd байгаа. Бид нар чинь яг үнэндээ 10 биш 8% нөөтийн татвартай орно шүү дээ. 5-ыг буцаачвал 5% нөөтийн татвартай орно болъё л доо тэгвэл. Аль эсвэл 10-ыг аваад 5-ыг буцаахын ч хэрэггүй. Ер нь 5% нөөтийн татвартай болчихно. Гэтэл энийг одоо та өөр талаас нь тайлбарлаж ингэж утгахгүй л дээ надад чинь. За тэгээ би минут нь яаж чинь гүцээгээд нэг асуулт гүцээд асуучих. За яг одоо бидний сая одоо ярианууд ингээд явсаар байгаад нэг юм татврын тухай яриа болоод байна. Яг энэ татврын нөгөө талд чинь энэ татварлаж авсан татврын нөгөө талд чинь төрийн зардал энэний цаана л оршоод байгаа. Төрийн зардал энэний цаана. Гэтэл өнгөрсөн хугацаанд зөвхөн төрийн зардлаас гадна энэний Ерөнхий сайд хариулъя. нөөтийн буцаалт бол хэрэглээг дэмжсэн буцаа олголт байхгүй да. Чинээлгийг илүү хожно. Тийм л бодлого шүү дээ. Гэхдээ нэг Lexus авахд 2 дахин буцааж нөөтийн буцаат олголоо гэж 9 багшийн 9 эмчийн цалингаал алдсан шүү дээ. Харин хүн хөдөлмөрлж байна. 3 саяын цалин авж байна. 792 мянгыг нь тэгэлжүүл 79,200 үлдээд юм уу ч тийм. Гэтэл 700 мянгаас нөөтийн буцаат нэмэгдүүлэх 37 мянган төгрөг үлдээд шүү дээ. Ийм л бодлого байхгүй. Тэгэхээр хувь хүний орлогын албан татвар буюу татварын бодлого гэдэг чинь өөрөө нийгмийн баялагын тэгш хуваарлт. Илүү орлого олсон, илүү татвараа төлдөг. Түүгээр нь дамжуулж нийгмийн энэ хүртээмжийг нэмэгдүүлдэг. Үйлчлэгээний хүртээмжийг нэмэгдүүлдэг бодлого учраас хувь хүний орлогын албан татврын 20-80%-ийг аймаг орон нутаг төвлөрүүлж түүгээрээ энэ хот нийтийн аж ахуйгаа удирдах, үйлчлэгээгээ явуулж, багш эмчийн цалингаа тавьж сургууль цэцэрлэгээ засварлалдсан шүү дээ. Гэтэл хувь хүний орлогын албан татврыг нэг болгоё гэд ингээ бүхэлд нь ингэхээр
Зүгээр л өндөр цалинтай хүмүүс л хожино. Тэгээ энэ чинэлэг дундаж давхрыг чи хэн авч явах вэ? Монгол улс бол цаашаа шатлсан татврын тогтолцоо руугаа явнаа. Хөдөлмөрийг дэмжинэ. Зүгээр сул сууж байгаа хэрэглээг огт дэмжихгүй. Тийм учраас энэ бол одоо олон улсын жишг нь энэ тэрнээс биш өнөөдөр нөөтийн буцаалтыг нэмэгдүүлэхгүй гэж ярихаас илүүтэйгээр хөдөлмөрлөж байгаа хэн бүрээ дэмжээ. Би нэг 180 мянган аж ахуйн гэж яриад байна шүү дээ. 1.5 тэрбум төгрөгийн жилийн борлуулалтын орлого 2.5 болгол 180 мянга. Нөөтийн буцаалт төр суудхан төлөгч 400 сая бол 23 мянган компани багхгүй юу? 6-аас 10 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой уул уурхаан бус компаниудыг дэмжүүл 300 компани. Энэ олон ажлын байр бий болгоно шүү дээ. Ийм л зорилго. Зөвхөн гишүүн асуулт асууя. Өгөөл дээ. Наадах чинь та нөөтийн буцаалт гэдэг зүгээр энэ бол дансны бичлэлтэй шүү дээ. 10% нөөт төлөөд 2-ыг буцааж явандууд чинь манайх бодит байдал дээр 8% татвартаа л орно. Гэтэл 10-ыг авчиад 2-ыг нөхөйгөө элдвүүдээ тансаг хэрэглээд дэмжиж гэн гэж энэ бол утга учиргүй яриа. Та дахиж наадах чинь бол ерөөсөө тийм одоо хүүхдүүдийн хоорондын яриа шиг яриа шүү. 10-аас 5-ыг асуул 5% татвартаа л орно л болно. Аль эсвэл хасчиж буцааж хэрэггүй бид нэр нөөтийг 5% нөөтөд орно гэж зарлаж болно. Наадах чинь бол энгийн үнэн шүү. За түрүүний асуулт энэ том төртэй холбоотой бид нэр өнөөдрийн мэтгэлцээний сэдв саяны яригдаад байгаа олон татвар хураамж авилга энэ олон зүйлийн чинь сүүдэрт нь асар олон яг өнгөрсөн 10 жилийг ярихад асар олон нэг юм дутуу эхлээд хашчихсан одоо танаа намын гэж хэлий засгийн газруудын дутуу эхлээд хашчихсан том төслүүдийн овоолго Монгол улсаар дүүрлээ. Овоолго нефтийн үйлдвэргээд түүхэд нь хаана байгаа мэдэхгүй шугам хоолоо хэдийнх нь дээр нь татаа хашчихсан яаж ажиллах гэж байгаа юм бүүмэд нэг том овоолго тэнд урагшаа хил рүү татсан төмөр зам гээд мухар одоо хүртэл ачтгүй мэдэхгүй ачсан ачаагүйгээс баг илүү зардалтай ийм нэг төмөр зам одоо сая тэр туулын хурдны зам гээд километр нь хэдэн 10 дахин ч өндөр өртөгтэй юм бүүмэд урчилгаа хэдэн зуун тэрбумаар нь төлөө хийчихсэн Монгол орон даяар яг саяны татврын нөгөө талд асар том төслүүдийн зүгээр л дуусшгүй том овоолго. Энийний цаан чинь татврын дарамт, энийний цаан чинь асар том зээлийн хүүгийн төлбөрүүд явж байна. Одоо яг 26 оны төсөвдөр байсан уу? Зээлийн хүү болоод зээлийн төлбөрт нийлээд 3.9 их найдыг Монгол улс төсөв. За, өчрөд ерөөсөд. За энэ том төрөөс ухаалаг төрлөө шилжилтийг бид бодиттой хийн. Хийсэрч байгаа. Би ажил аваад 2 сар болоог байна. Тэгвэл бас хийсэн ажлууд байна. Юутаач одоо уул уурхаан 10 төрийн өмчт компаниг татан буулгалаа нэг 67 тэрбум шууд хэмнэж байна. Баялагын сан хөрөнгө оруулалтын сангийн зарчмаар ажиллах бодлогын шинжилгээ эхлүүллээ. Хөрөнгө оруулалт менежментийн хэд хэдэн компанитай холбогдлоо. Хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ажиллуулж менежментээр олон улсын нээлтийн сонгон шалгуулалтаар удирдуулна. Тэгээ том төрөөс ухаалаг төрлөө бол шилжих алхмуудыг бол хийж байгаа. За татврын хуульч тэр. За энэ төсвийн бодлого мөнгөний бодлогын уялдааг хангуулъя гэж ярьж байгаа ч тэр таны яриад байгаа иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээ. Намайг ажил авахд 7.2 тэрбум доллар валютын нөөц байсан 7.3 болсон. Манад нийлүүлэлтийн гаралтай инфляцийг удирдах цорын ганц арга зам бол валютаг өгөхгүй л баг. Үүнд гадаад зээл тусламж хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Манай орон өөрөө дунджаас дээш орлоготой орон болох статистик гарсан 23 онд. Тэгэхээр middle income тэр trap гэдээ байгаа энэ орон зайд байгаа улс өөрөө дараагийн шилжилтийг хийхэд зайлшгүй энэ төсвийн бодлогын шинжлэх шаардлага бол үүсдэг. Валютыг гөвөөд валютын нөөцөө алдчих юм бол бид нар гадаад зээл тусламж тэр нийлүүлэлтийн гаралтай инфляци удирч чадахгүй. Тийм учраас энэ явуулаад байгаа бодлогууд бол бид төсөвч бай мөнгөний бодлогыг ч зөв уялдуулад энэ нийлүүлэлтийн гаралтай инфляциас иргэдэд хамгаалах бодлого. Бид эрэлтийн гаралтай инфляц дээр ч гэсэн арга хэмжээнүүдийг аваад явж байгаа. Цөөхөн хэдэн бүтээгдэхүүнээс хамааралтай. Тэгээ төсвийн бодлогч үүнтэй уялдаж намар одоо өргөн барина.
За ашиг намын бүлгийн дараа зөвхөн асуулт асууя. Энд минутаа харддаг болохгүй бол ерөөсөө баримжаагүйгээр ингэ тасарчаад байна. Харин тэр бас харагдахгүй байна. За түрүүнийхийг бас ингэ санаагаа гүйцээгээд хэлэхэд 3.9 их найдыг одоо манай төсөв дээр жил бүхэн зөвхөн зээлийн үгийг төлөгдөж байна. Энэ чинь дахиад татврын орлогоор л саяны тэрийг том төслүүдийн бүтлгүү төслүүдийн овоолгууд чинь яг эргээд энэ татврын орлогоор л бид нар энийг төлж байгаа. Өнөөдрийн төлж байгаа ирээдүгээс зээсэн тэр татврын орлогуудыг чинь одоо үнэндээ татврын ачаал чинь энэ дээр л ингэ нэмэгдээ. Тэгэхээр энэ бүхэн маань өөрөө наад нэг юм буруу бодлогын чинь гой урай лоозон шүтэж улс төрийн урай лоозонгоор амьдарч ирсний чинь улс төрийн том сонгуйлуудад ялахын төлөө юу ч амлж исэн яадгийн дараа нь энэ аргалаад өөрөөр хэлээ гарна гэж явж ирсэн энэ 3-4 саяны энэ хэлж ирсэн энэ 3-4 сонгуйлуудын чинь үр дүнд л одоо ийм л том өрийн занганд орчоод зөвхөн 4 их найдыг хүүгийн төлбөрт төлдөг. Өдөрт 10 тэрбум төгрөг төлж яах гэсэн үг шүү дээ чинь. Жилд 3.9 их найд гэдэг чинь өдөрт 10 тэрбум төгрөгийг Монгол улс хүүгийн төлбөрт төлж байна. Гэсэн ийм нөхцөл байдлууд одоо энэний цаанаас гарнаа. За тэгээд яг одоо эхний улирлыг харахад та нарын мэдээлж ирснээр төсвийн орлого 1.4 их найдаар тасарчлаа гэж. 1.4 их найдаар төсвийн орлого тасарнаа гэдэг чинь энэний цаана та нар болохоор эдийн засаг өсөж байна гэдэг байгаа их том дүнд. Гэтэл яагаад тэр төсвийн орлого чинь тасарчаад байгаа. Төсвийн орлого гэдэг чинь эцээцэд энэ улс оронд чинь бизнес хийж байгаа, татвар төлж байгаа, тэр цалин авж байгаа энэ хүмүүсийн чинь ахуй амьдрал орлого болохгүй байна л гэсэн үг. 1.4 их найдаар энэний цаана аж ахуй нэгжүүд нь ашиггүй болчихсон. Тэгээд та нар болохоор цаасан дээр өсөлт гаргаад байдаг. Амьдрал дээр Учир нь ерхий сайд хариулъя. Бид хэтэрхий мега төсөлд хөрөнгө оруулсан. Би үүн дээр тантай санал нэг байна. Гэхдээ та доо хэллээ 2016 оны 5 их найдын татвар өнөөдөр 29 их найд болно гэдэг бол бас сайн мэдэн шүү дээ. Энд чинь эдийн засаг томорч байна л гэсэн үг шүү дээ. Тийм учраас 23 оны статистикээр Монгол улс middle income руу шилжижээд байна шүү дээ. Гэтэл бид нар 1986 оноос хойш бид огт төсвийн шинжилгээг хийж чадаагүй байхгүй. Төсвийн шинжилгээг хийж чадаагүй. GFS буюу те government structure statistic нэг шинжилгэдэг шүү. 40 жил болоход. Нэгсэндөө капитализм шилжээ социалист арга барилаараа удирдах байвал цаашаа бид нар өндөр одоо тэр орлоготой хөгжиж байгаа орн болно гэдэг бол маш их бэрхшээлтэй. Тийм ч учраас энэ уулганыг цэгцлэх одоо үүрэг над дээр ирсэн учраас би хит их популгүйгээр үннийг яриад урагшлаа л гэж ингэж зорьсон. Юу ч амлсан яах вэ гэдэг үгээ бас та бодох ёстой. Сая ярьж байгаа дээр бол та ярьж ах шүү. Нийгмийн баялагын хуульд бол татвар бүрдүүлч үү. Илүү төлдөг нь илүү орлого олдог нь илүү л төлнө. Тэрнээс биш юу ч амлсан яах вэ гэд ингэж ярьж болохгүй. Аймаг орон нутаг модоо барьсан ч хамаагүй гэж ингэж яаж болохгүй. Хөвгний орлогын албан татвар 1 куб болвол 2.7 их найд төгрөгийн орлого тасарна. Аймаг орон нутаг бие дааж үйл ажиллагаагаа явуулах ямар ч болцоог болно. Дундаж давхаргыг дэмжих, сургууль цэцэрлэг үйлчилгээний үр хэмжээг нэмэгдүүлэх бодлого чинь бүрэн тасарнаа. Тийм учраас бол би яг тантай тэр мега төсөл төр санал нэг байна. Би бүгдийг нэрнбэлсэн. Тэгвэл валютын нөөцийг хадгалахын тулд гадаад зээл тусламжийг явуулах ёстой. Харин гишүүд маань сая хууль баталж өгсөн. Талархаж байна. За зөвхөн гишүүн асуулт асууя. За дахиад саяны том татварыг том төрийн тухай ярихад энэний цаана яалтчгүй бид нэр төрийн өмчийн тухай, төрийн өмчт компаниудын тухай зайлшгүй ярьж таарна. Өнөөдөр төрийн болоод орон нутгийн өмчит оролцоотой болоод нийлээ 400-аад аж ахуй нэгжүүд байгаа гэж. Тэгээ энийг бид нэр засгийн газар бүхэн гарч ирээд, ерөнхий сайд бүхэн гарч ирээд за олон нийтийн холгоноо, нээлттэй болгоноо, ховчлнаа, цөөлнөө гэж бүгдээрээ ярьдаг. Энийг зөв буруугийн тухайд бүгдээрээ мэдж байгаа. За бүгдээрээ ярьдаг. Би таныг ч бас энийг олон удаа ярьжсэнийг санаж байна.
Гэтэл өнөөдөр их хурлаар хилцэж байгаа жилийн хөгжлийн төлөвлөгөөн дээр төрийн өмчит компанийг ингэж цөөлнө, ингэж нээлттэй болгоно, ингэж ховшлох гэж байгаа гэсэн үг үйлдвэр 27 оны төлөвлөгөөн дээрс би л олж харсангүй. Олж харсангүй. Аль эсвэл байгааг би олсонгүй юу? Энэн дээр тайлбар өгөөч. Аль эсвэл та нар бас нэг ээлжид одоо нөгөө чихэр шилний цаанаас чихэр долоолгоно гэдэг үлээ тэрийг хийсэн гэсэн үг үү? Аль эсвэл энэ бодлогоосоо буцаж байгаа гэсэн үг үү? Энд дээр тайлбар өгөөч. Ерхий зайд учрал хариулъя. Төрийн өмчит компани бүтээн засаг ил дод байдлыг сайжруулах хуулийг бий ахалж боловсруулж их хурл дүргэн мэдүүлсэн жил болж. Энэ хуулийг баталчих хэрэгтэй байна. Төрөөс засгийн газраас төрийн өмчит компанийг хэрхэн нэгтгэх үү, өөрсдөн зохион байгуулах уу, хувь хувьцааг нь нээлттэй арилж болохыг их хурл өмчийн эзэн учраас шийднэ. Тийм учраас хууль батлагдаагүй нэгт. Хоёрт бол бодиттой алхам хийж байгаа. Манай төрийн өмчийн компани одоо 100 буюу 20 эдэр буурсан юм л өмнөх жилүүдэд харьцуулах. Энэ тоог улам бууруулах ёстой. Бууруулахын тулд бид нар цаашдаа яаж зүй явах вэ гэхээр нэг компани дээр олон улсын үнэлгээ аудит хийх гэхээр бид маш их цаг хугацаа алддаг. Тэгэхээр олон улсын жишгийг харахад сая Узбек бол бирж дээр хөрөнгө оруулалтын сангаа гаргаж байгаа шиг байна. Яагаад вэ гэхээр ашигтай ажиллаж байгаа компаниудынхаа тодорхой шээрүүдийг нэгтгэж хөрөнгө оруулалтын сан болгоод үнэлгээ хийх, аудит хийх, андеррайтер авах, бирж дээр гаргах бүх процессыг олон улсын менежмент төгсөж байгаа. Тийм учраас энэ замыг сонгосон. Би танд хэлэхэд Эрдэнэс Монгол нэгдлээс 10 компанийг буулгаад би зөвхөн ашигтай ажиллаж байгаа 2 стратегийн компани хөрөнгө оруулалтын гэрээтэй 4 байна уу компанийг үлдээсэн. Бусдын татан болгосон. Засгийн газар эрх хэмжээний хувьд одоо бол их хааныхын нэрээр нэрлсэн хөрөнгө оруулалтын сан дээр уулуурхаан бус бай ашигтай ажиллаж байгаа компаниудын шээрүүдийг нэгтгээд сая одоо манай засгийн газрын зүгээс энэ менежментийн компаниудад хэд хэдэн кол хийсэн байна. Одоо хөрөнгө оруулалтын санг яг Узбектэй адилхан бид нар олон улсын менежментэд өгнө. Ингээд бирж дээр гарах ажлыг тэд зохион байгуулна. Тэрнээс биш нэг компани дээр үнэлгээ аудит хийх юм бол маш их цаг хугацаа алдна. Энэ бол хамгийн зөв зам. Тэгэхээр хийсэн ажлаараа харуулнаа л гэдэг хэлье. Цогтөрөл шин асуулт асууя. За одоо тэгээд ээлжид одоо хурам эхлэлт ухралтаал хийж гин. Ховчлнаа олон нийтийн холгон нээлттэй болгоно 1072-ыг тэгнэ нэгэн төрийн өмчит компаниг тэгнэ гэж маш гоё зүйлүүдийг ярьж ирсэн. Одоо тэгсэн чинь нэг ил тод байдал бүтээмжийн хууль хүлээж байгаа. Тэгээд тэрний дараа гоё одоо засаг сайжруулна. Эцээст энэ төрийн өмчит компанид гिचнээ мундаг менежер очоод тэр бүтээмжийг чинь сайжруулахгүй. Тэр ил тод байдал нь сайжрахгүй. Наадах чинь зүгээр л одоо тэрийг хасч танаад тэр зөв зохистой менежмент хийдэг тэр секторт нь шилжүүлдэг чинь энэ хүн төрөлхтний явж ирсэн хөгжлийн зам л ба шүү дээ. Энийг энэ чигээр нь байлгана. Энэ чигээр нь байлгачаад харин нэг гой сайн хүн олж тавьж агаад энэ сайн хүн нэг гой бүтээмжтэй ажиллаад тэр нь гэж хэлдэг чинь эн чинь зүгээр л одоо ээлжид тарих хугаалт ээлжид ухралт шүү дээ. Яг ийм л замаар өмнөх ерөнхий сайдууд бүгд л явж ирсэн. Болохоосоо өмнө яг ингэж ярьдаг. Болсон хойноо ингэж шалтгаан хэлдэг. Эцсийн дүндээ яг төрийн өмчийн оролцоо нь одоо явсаар байгаад эдийн засагт төсөв төрийн өмчит компани тусгай зөвшөөрлүүд нь нийлээд одоо 80-90% руугаа явчихсан. Яг энэ 10 жилийн өнгөрсөн 10 жилийн уран бүтээл чинь яг л энд ийм байдалтай наад татврын чинь нөхцөл байдал, ард иргэдийн чинь аж ахуй нэгжүүдийн чинь тэр татвараа төлж чадахгүй болж байгаа нөхцөл байдал чинь яг л ийм л үр дүнд л хүргэн шүү дээ. Тэгсэн чи та одоо бүтээмжил тод байдлыг сайжруулад байгаа ямиг байгаагаар нь сайхан сайжруулчихна гэд зогсож байгаа одоо ээлжид их том ухралт хийж байгаа юм байна гэдэг хэлээ. За ерхий сайд хариулъя. Тэгээ та ухралт гэж ярих хэрэггүй баг. Эрдэнэс Монгол компани 10 компаниг татан буулгах шийдвэрийг засгийн газар гаргацсан. Эрдэнэс Монгол гэдэг компани одоо байхгүй. Бүртгэлийг явуулах гэж байна одоо. Тэр компани Чингис хаан үндэсний баялагын сан гэдэг менежментийн компанитайгаа нэгдээд одоо 3 чиглэлээр ажиллана. Хөрөнгөний удирдлага. Ийм Монгол дээр байгаа хөрөнгөний санг нэмэгдүүлэх, хуультай шүү дээ баялагын санг. 3-т үйлдвэр технологийн парк буюу төслүүдийн санхүүжилтийг олгож хөрөнгөний санг нэмэгдүүлэх.
Зөвхөн энэ зорилгын дагуу хуулийн дагуу ажиллана. Бид нар хуультай орон улсаа хуулиар жолооддог тэр төрийн өмчт компани бүтээн засал ил дод байдлыг сайжруулж тэр хуулийг батлах нь их хурлын бүр ирэх. Тодорхой мэрэгдэж 261 ордоо зөвлөсөн. Их болцсон ажил. Хуураад байгаа юм ерөөсөө байхгүй. Харин үе үе ерөнхий сайд нар ингэж шууд буулгаад зохих арга хэмжээ авч байгаагүй байх. Би танд хэлж шít. Тэр Франклин Темплтон гэдэг хүнээр би энэ сангаа өдөрдүүлнэ. Яг түүн шиг олон компаниуд өдөрдүүлнэ. Эрдэнэс 5 толгой дээр олон улсын аудит оруулна. 1072 хувьцааны 62 тэрбум төгрөг буюу хувьцааг нь өвлүүлсэн. Одоо ингээ бүртгэл хийгдэж байна. 28%-ийг иргэд эзэмшиж байгаа. 933 төгрөгийн хувьцааны үнэлгээг багада 3000 хүргэнэ. Энэ чинь бодит ажил. Сая харин 10 төрлийн өмчт компаниг буулгах надад бол амар байгаа. Хүний өөрийн намын олон хүмүүс над руу ярьлаа. Танаа бүтээмжийн менежер ч над руу ирсэн. Тэр компани дээр бүтээмжийн менежерүүд байсан. Тэд нар маань хүний өөрийн намгүй над руу ярьж байгаа. Гэхдээ түүнд бол би ямар нэгэн ухралт ницаад авах юм байхгүй. Хүн ярил ус өгчихгүй юм бэл. Компаниг тухайлан яриад зарчим ярьж байгаа хүн зарчмаасаа ухраад заримд нь өөрөөр үйлчилж эхлүүл явахгүй юм бэл. Тийм учраас зоригтой шийдэмгий энэ ажлуудаа эхлүүлсэн, үргэлжлүүлэн дуусгана. За цаг төрөл шүү. 10 аж ахуй нэгжийг татан болголаа гэж байна. Би бас нэг ээлжилт нэг хурам эхэлт шиг л үг сонсогдож байна. Татан болголаа гэдэг нь яадаг юм? Тэр чинь хорвоогоос алга болчих юм уу? Хэлбэрээ өөрчилнө. Хэлбэрээ өөрчилнө гэдэг чинь та 10-ыг нэгтгээд өөр нэр өгөөд өөр том аж ахуй нэгжийн хаяанд нийлүүлчих юм байна. Энийг энэ 10-ыг татан болгоод 11 дахь аваачаад нийлүүлчих юм байна. Энэ төрийн өмччийг хэвээрээ шүү дээ. Юу өөрчлөгдөх? Юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Зүгээр л хурам эхлэлт шүү дээ. Энэ 10-ыг би хувьчлалаа. Энэ 10-ыг нээлттэй болголоо. Энэ 10-ыг биер дээр гаргалаа. Гэвэл эн чинь жинкнээсээ бодлого. 10-ыг татан болголаа гэдэг чинь зүгээр 11-ийн бөөрөнд нийлүүлчихэд энийг тэг яг зүгээр нөгөө нэр хаяг нэрийн хувцас солигдож байгаа шүү дээ. Тэр аж ахуй нэгж. Өөр эн чинь юм алга биш тань. Бодлогын өөрчлөлт биш шүү дээ. За тэгэхээр наа чинь бол тийм одоо зүгээр л бас та нарын ярьдаг нэг ээлжитл одоо зүгээр